Хай, хонгор золн байна. За, гарчиг хороод орж ирсэн хүмүүстээ баярлалаа. Мэдээж гарчгийн дагуу өнөөдөр болохоор Солонгос баг сургуулийн талаар ярилцах гэж байгаа. Охин маань баг сургуульд ороод за 2 дахь улиралдаа явж байгаа 1-р анги гэсэн үг. Тэгээ ер нь хичээл эхлэхээс ахуулаад одоо хүртэл яг ямар зүйл үзэж гин, судалж гин гэдэг ч юм уу те жоон сонирхолтой байж магадгүй гэдэг зүйлсийг ерөнхийдөө хамаад ярих гэж бодож байна. Тэгээд Монгол чадвал бас Монголтой жоохон харьцуулс хийгээд ярий. Хэрвээ жоохон дутуу байх юм бол та нар бас Монголд ийм байдаг штэ наа ч ямар байдг вэ гэд асуугаад хэлээрэй заяа. Тэгээ яг бичлэгээ эхлэхээс өмнө та хэдэд бас нэг юм харуулах гээд энэ болохоор уг нь миний хичээлийн өрөөс байхгүй юу? Хичээл дасгалын өрөө байсан. Ингээд тэгсэн чи одоо ерөөсөө бүх юм охиных болсон. Тэнд ингээ гүйлтийн машина тавьсан. Эндээ би ингээ хичээлийн хийдэг байсан чи одоо энэ нараа бүх ном нь охиных ингээл охины тоглоом цүнх гэ бүх юм ингээ байдаг болсон. Энэ өрөө миний өрөө биш болсон байдгаа. За тэгээд миний өрөө гэсэн чинь галтгооны хэсэг энэ том өрөөний хэсгийн энд болно ингээд хүмүүс янз янзын одоо юу гэдэг сүнээр ч юм уу юм тавих ч юм уу эсвэл галтгоонтой холбоотой юм тавьдэн штэ. Гэсэн чи би галтгооны энэ болонгаа ашиглаад номнууд ойр зуурын юм ингэж тавиад тэгээ галтгооны ширээ бол үнэндээ амар тухтай байдаг. Ширээн дээр угаасаа хоол идэхээс бусдаар өөр юм тавьдаггүй юм чинь ингээд энэ ширээг ашиглаж ер нь ажил хичээл ойр зуурын юм хийдэг болсон ингээд охиндоо ерөөсөө өөрийнхөө эзэмшлийг булаалгасан байгаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээс энэ артлаас гоё болгох юм уу гэж бодох юм. Та хэд гоё санаа байна уу? Би өөрөө нэг тийм юмыг гоё болгох орчноо өөрчлөх аягүй дуртай баггүй юу? Тийм болохоор арай амар гоё тогтчулсан. Тэгэл энд суугаад ингээд бичлэг хийх баггүй юу? Тэгэхээр энэ артланаас ингээд гоё харагдаа. За ийм юм хийн гэдэг ингээд наага тавьсан ч гэдэм үү те. Тэгэл за энэ 7 өдрийн ажил ийм байна гэж тэрийг хардаг. Эсвэл ямар бичлэг хийх вүлээ, ямар ажил хийх вүлээ гэдгийг ингээд бичээ тавьчдаг хөөрхөн юм булан үсгчмэр ах юм. Ямар хөө байдлаар үсэх вэ? Та нар манай санаа оноо хэлээрэй. За одоохондоо галтгооны ширээг ашиглаад төвтөр бүх юмаа одоо энд ингээл тавьсан. Ингэж ашиглаад байгаа. Тэнгүүтээ 7 өнөөгийнхөө хийх ажлуудыг энэ календараар ингээ ширээн дээр босгоод тавьчнаа. Бас гэрийнхэндээ хэлээд байгаа. Энэ хэсэг минийх шүү. Би ингээд ширээн дээр энийг хураахгүй дандаа тавьж шүү зүгээр эцтэй гэл. Тийм стикерт бас айгүй их дуртай. Ер нь стикер энэ тэнд нааж хийдэг. За одоо үндсэн бичлэг рүү хэдүүлээ орох уу. За Солонгос сургуулийн талаар ер нь ямар байд юм бэ? Туршлагаа болцъё. Ер нь бол ингэдэй Солонгост болохоор хичээлийн жил нь Монголтой харьцуулахад хавар эхэлдэг 3 сард эхэлж байгаа. Монгол болохоор 9 сард эхэлдэг шүү дээ, тий. Тэгээ баг сургууль нь 1-ээс 6 дугаар анги хүртэл яваад за дунд анги нь болохоор 3 жил яваад ахлах анги нь дахиад 3 жил гээд ингээд 10 жилээ төгсдөг байхгүй юу? Тэгээ амралтын хувьд бол ингэдэй мэлээ. Ойролцоогоор сургууль бүр яг ганц 2 одоо хоногийн зөрөөтэй гэж магадгүй гэж бодож байна. Манай охиныг болохоор 7 сарын 20-даар амраад 8 сарын 10-даар буцаад орсон гэсэн үг. Тэгэхээр Монгол шиг одоо 5 сарын сүүлээр амрангуудаа 9 сард хичээл нь ордог биш. Энд болохоор нэг сар хүрэхгүй хугацаанд зун амралт юм байлээ. Бусад үед нь байнгын хичээлтэй. Тэнгүүдээ өвлийн амралт гэж байдаг. Сайн нэг юм санал асуулга эцэгчүүдээс аваад тэр нь болохоор 12 сарын 31-нд 1-р ангийн төсөлтөө хийх үү эсвэл 1 сарын 2-нд хийх үү гэсэн санал асуулга авсан байхгүй юу. Тэгэхээр бид нар саналуудаа өгөө тэр нь хуудасаар ирдээ. Тэгээд тэрэн дээр за ийм саналтай байна гэд явуулангууд тэрийг нэгтгээд сургуулаас нь 12 сарын 31-нд 1-р ангийн төсөлтөө хийхээр боллоо шүү гэж хэлжээ. Тэгэхээр ерөнхийдөө төсөлтөө хийжээд 1 сараас эхлээд амрах юм шиг байгаа. За тэгээд дахиад хичээлийн жил нь эхэлнэ тийм ээ. За нэг иймэрхүү хугацааны хувьд бол нэг иймэрхүү бүтцтэй явна. Тэгээ эхнээс нь би яриад явъя гэж бодож байна. Ер нь нээлт ямар хөө болсон бэ гэх мэтчлэн тий. Би болохоор охиноо сая Монголд нэг хэсэг очих нэг жил орчмын хугацаанд Монгол байхдаа хальт 1-р ангид нь оруулаад тэгээ 1-р ангиас нэг 2-3 сар явуулж монгол хэлийг үзүүлж байгаад тэгээ наашаа Солонгос руу буцаад ирсэн байхгүй юу? Тэгээ Монголд хүүхдийн сургуулийн нээлтийг харсан, за эндх нээлтийг харсан. Тэнгүүд манай охин болохоор Яармагт сургуульд орсон. Тэгээд айгүй олон хүүхэд баг 1-р ангид 500 орчим хүүхэд орсон гэж байгаа байхгүй 11 бүлэгтэй. Тэгэхээр чи амар их байгаа. Гэтэл манай энэ гэрээ хажууд байгаа баг сургууль болохоор яг ингээ хүүхдүүд цөөхөнгээд нэг л бүлэгтэй байсан 1-р анги нь тэнгүүд харьцуулж харахад бас их хэцүү. Жишээ нь одоо энэ Солонгост болохоор
нээлт маань яаж болсон гэхээр ийм том зааланд спорт зааландаа цуглараад ээж аав нь арагшаа зогсоод хүүхдүүдээ бүгдэнд нь ингээд санал бэлтцсэн айгүй тухтай суулгаад багш нар нь өөрөө тайзан дээр урд нь гараад ингээд ээлжилж үгээ хэлээ за би ангийн багш чинь байна гэж захирал мэрхэл мэдчихлээ. Тэнгүүдээ хүүхэд бүрт одоо нөгөө захирал нь очиж гар барингуудаа бэлэг өгч байгаа байхгүй юу. Тэнгүүд энийг заавал Монголтой харьцуулахад хэцүү байхгүй юу. Одоо шинэ Монгол дахь нэг сургуулийн захирал хүүхдүүд 500 сандал бэлдэж суулгаад 500 нь тань гар бариад 500-ууд нь бэлэг өгнө гэхэр хэцүү шүү дээ. Тэгэхээр иймэрхүү ялгаанаас болоод харьцуулахад жоохон хэцүү юм билэ. Солонгос ч бүгдэнд бэлэг өгч, бүгднийг тухтай суулгаж гин, багш нар нь өөрсдөө урд нь гараа тий хүүхдүүдтэй мэнжлээд гар бараа явж гин гэдэг ч юм уу. Иймэрхүү харьцуулалт бол хийхэд хэцүү байсан. За ерөнхийдөө нь тийм учраас нэг юм байд юм байна гэд сонсоод явчаасаа гэж бодож байна. За тэр нээлт бол маш богино болсон. Надад тэр нь бол маш их таалагдсан. Яа тэгэхээр янз янзын урлагийн ингээл номер гаргана гэж бэлдээл тэнгуү дахиад нэг засаг дарга юмлээ. Тэр хотын даргач юм юу гэдэг дүүргийн засаг даргач юм юу гэдэг лээ. Тэр хүмүүс нэрдэн штэ. Энд болохоор нь ерөөсөө тэгээгүй сургуулийн захирал гарч үг хэллээ. Ангийн багш нь гарч үг хэллээ. Бэлэг өглөө гар барьлаа. За ингээд нэг 15 минут баг болсон уу юу. Тэгэл ангийнхаа хүмүүсийг чигсаагаал анги руу явуулаад эцгийнх нь баяртай гэж явуулж байгаа байхгүй. Тэгээ нэг 2 цагийн дараа эхний өдөр учраас танилцуулах хичээл орно гэд 2 цагийн дараа дахиад хүүхдүүд авахаар утсан. За эхний өдөр бол ерөөсөө ингэж болсон байгаа. Нээлттэй холбоотой бас нэг айгүй чухал мэдээлэл өгье. Би нөө сургууль эхлээс өмнө айгүй их интернетээр мэдээлэл өгч байгаа байхгүй юу? Ер нь юу бэлдэх ёстой юм бэ? Форум бэлдэх ёстой юу? Хичээл ном хэрэгсэл нь яах ёстой юм бол гэл айгүй их юм хайсан. Яг тэгвэл Монголд ч гэсэн айгүй хайж байгаа сургуулийнх нь одоо тэр пэйж хуудсыг олоод тэгээд тэндээс нь ийм бүрдүүлэх юм байна гэж тэрийг аваад тэгээд бэлдээд очижсэн байхгүй юу Монголд болохоор Солонгост болохоор эцэг эхчүүд уншсан чинь юм бэлдэх шаардлагагүй нэ тэрэ нэг иймэрхүү юм бэлдэг энэ төргээ нэг битсэн байсан юм а. Тэгээд сургуультанд бүртгүүлэхээр очихдоо асуусан чинь цүнхүү байхад болно. Тэгээд өмсөх одоо сургууль өмсөх 5 ч гэдэг нь штэ байхад болноо. Бусдын яг нээлтийн өдөр хэлнэ гэдсэн баггүй юу. Тэгэхээр гайхаад юу ч бэлдэхгүй юм хатаа. Тэгээд баг цүнхээ бэлдээл 5 чгээ бэлдээл очсон. Тэгсэн чи эхний өдөр нь эцэг эхчүүд нэг юм хавцтай юмнууд өгж байгаа байхгүй юу. Тэр доторхыг утсан чинь хичээлтэй холбоотой худалдаж авах зүйлс гээд тэгэхээр нөө за тэр өдөр нь л ингээ өгчт юм байх амар юм байна гэд. Тэгээд охиноо хүлээх зураа тэр бичиг хэргийн дэлгүүр ороод юмнууд авахгүй юу. Тэгсэн чи ингээсээ харсан чи бүгднийг нэг ширхэг гэсэн дэвтэр нэг ширхэг за бал ерөөсөө эргэлдэггүй мэлээ. Харандаа юу гэдэг нь 3 ширхэг ч гэдэг юм уу. Ерөөсөө олигтой юм болохгүй. Би чинь Монголд охиныхоо ямиг цуглуулахад бүр айгүй өндөр болж исэн байхгүй нэг хэдэн 100 мянга ч үлээ. Тэгээ форум аавна гэл те. Айгүй өндөр болж исэн чинь би бичиг хэргийн дэлгүүрс бараг 10 мянган вон хүрэхгүй. Монгол мөнгөөр 20 мянга хүрэхгүй төгрөг нь бичиг хэргийн бүх хэрэгслийг авчиж байгаа байхгүй. Тэг бүр гайхаад тэгээд дээрэс нь форум өмсдөг юм бэлээ баг сургуульд. Яг хамгийн их мөнгө явж байгаа нь цүнхэнд л явж байгаа нөө чанартай сайн цүнх авч өгнө гэд цүнх хэрэгсэл нь энд жоохон үнэтэй байдаг санагдсан. Бусдаар л ерөөсөө зардлын үед бол маш бага гарсан. Тэгээ яагаад ингэдэм болоо гэд явцдаа нь ажилласан чинь сургуулаас нь ийм нэгдүгээр бүлгийн хэрэглэх одоо юу гэдэг солонгос хэлний хичээл, математикийн хичээлч гэдэг юм уу тэр нэг юм ном шиг юм дэвтрүүд идэм байлээ. Тэрийг сургууль нь өөрөө захиалаад шууд сургууль дээр ажиллуулаа явчихдаг. Тэнгүүтээ тэрэн дээрээ болон цаасан дээр ажиллуулаад багш нь шалгаа явчихдаг юм байлээ. Тийм учраас эцгийн эхээс нөгөө дэвтэр мэвтэр авах гэсэн шийдвэрийн юуны мөнгө ерөөсө гарахгүй. Одоохонд бол ерөөсө анх эхлэхтэн л авсан. Би тэгээд бүр нэг гэвцэн бахаар нэтгэхгүй зайдаж 3-ыг авъя гэсэн тэр гурвалгын нь ерөөсө хэрэглээгүй байгаа байхгүй аюу сонио. Тэгэхээр сургууль дээрээ шууд тэгэж тэмдэглээл гэрийн даалгаварт хаа нэг өгөхөөрөө бичгийн цасан дээр өгөө явуулцдаг. Тэрийг бүглөөл яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр бичиг хэргийн зардал бол одоохондоо ерөөсөө гараагүй байгаа. Магадгүй манай охины явуулж байгаа сургууль ингэдэм болов бусад сургуулиуд ихтэй баг адилхан бах гэж бодож байна. За тийм байсан. Тэгэхээр хамгийн гол зардал бол цүнхэнд гарсан. За мэдээж тавч мавч гэх тиймэрхүү юмд гарсан. Бусдаар хичээл хэрэгсэл зардал гараагүй явж байна. За хичээл нь хідээс эхэлдэг вэ гэдгээс эхлэе. Хичээл нь бол 8:40 гэхэд сургууль дээр ирсэн байх хэвээр. 8:40-оос 9 цагийн хооронд хүүхдүүд ерөнхийдөө ном уншихын цаг гэж нэрлэдэг юм байлээ. Гэхдээ миний ажилтнаар бол ном унших нь уншаад эсвэл одоо нөх хичээл мичээлдээ бэлтгэх 0 орохын нэг тэрэ гэл тэгжээтэл бэлтгэл ажил гэдэг утгаар тэгдэм юм шиг санагдсан. За 9 цагаас бол яг аль биесээр хичээл нь эхлээд нэг янз одоо юм эхлээл 3 цаг орж исэн дараа нь 4 цаг 5 цаг гээл юм хичээлийн цагууд нь өөр болоо явчихна. За тэр хичээл дээр бол хөвчлэн солонгос хэл, математик тэгээд биеийн тэмдэг хичээл гэх юм уу? Иймэрхүү хичээлүүд ордог нэг 3-аас 4 төрлийн тэгээд тэр нь ингээд давтагдаад явдаг гэсэн үг. За ингээд хичээлээ дундуур нь орж бас хоолны цагтай шүү нэрээ. Тэгмүүд хоолны цаг нь болохоор бидраас төлбөр гэж авдаггүй. Тэгээ хоолнууд нь бол за би энэ дээр зургуудыг оруулаа авчиг. За гүйлгээд бичлэгээр ч юм уу
хоолны меню нь бол маш гоё. Ингээ олон төрлийн ирдэг. Яг л ингээл байх ёстой панчаанууд, тухайн өдөр хүүхдээ авах ёстой тийм илчдэг калори бүх юмыг тааруулаад оруулчихсан байдаг. Тэнгүүд за хоолны цэснээ хажууд нь заавал нэг жимсний ямар нэгэн төрлөө заримдаа тараг сүүнүүд ч гардаг гэх мэтлэн. Одоо нөө хоол ижил нэг амттай идмээр санагдсан шүү дээ. Тэр үед нэг юм тал ялэмж гэдэг юм уу. Иймэрхүү хүүхдүүд яг идэх сонирхол тааруулж өгсөн надад маш их таалагдаад байгаа. Тэгээд энэ бүх мэдээллүүд нь бас сургуулийн аппликейшнаар ирдэг. Одоо нөгөө сургуулиуд ингээ хэрэгэлдэг тэр тухайн сургуулаа сонгоо оруулдаг байхгүй юу. Тэнгүүд одоо манай бүсийн тэр сургуулийн оруулангууд яг тэр сургуулиудын мэдээлэл над дээр хүрээд ирдэг гэсэн үг. Тэгэл байнгын мэдээлэл нь тэргээр орж шинжлэгдээл яваад байна. За хоолны меню ч гэдэг юм уу, эсвэл шин мэдээлэл зарууд нь дандаа тэр юугаар нь пэйж хуудас юм уу, эсвэл тэр аппликейшнээр нь ороод авчдаг гэсэн үг. Тэгэхээр тэр нь яг амар байдаг. Цэцэрлэг ч гэсэн яг тэгж явдаг учраас ер нь манай охин төрхөөсөө ахуулаад энд төрсөн учраас цэцэрлэгтэй ч гэсэн энд явж байсан. Тэгэхээр бүх мэдээллийг нь бол дандаа аппликейшнаар авчдаг байсан. Зураг болон тэр хоолных нь мэдээлэл хэмжил бүх юмыг тэг авчдаг учраас амар. Тэгээд сарын эхэнд хоолных нь мэдээлэл бас цаасаар ирдэг. За энэ сарын турш ийм хоол идэнэ. Нэг өдрийн хоолны илчилгээний хэмжээ ийм байна. За тухайн өдөр одоо чинь 11 сарын 1-ний өдөр ийм хоол идэхэд ийм орцтой ийм иднэ. Энэ нь хүүхдэд ийм үр дүнтэй гэх мэтлээ. Яг ингээд нэг хуудсан дээр 30 өдрийн багтаагаа зэгцтэй мэдээлэл хүрээд ирдэг байгаа. Тэгээ хоолтой холбоотой юм гээс дундуур нөхөд бол бас нэг ийм хуудас ирж исэн. Эцэг эхчүүд ингээд сайн дураараа олцож олно гэд. Тэр нь юу вэ гэсэн чинь хүүхдийн нөгөө юм хоол бэлтгэж байгаа үйл явц шүү дээ. Хүүхдийн одоо нөгөө нэг сургуулийн хоолны газарт нөгөө 2-3 эцэг их төлөөлөөд өглөө за хоолоо юу бэлтгэл ажил нь яаж явагдд юм бэ? Яаж тавгалд юм бэ? Яаж аялд юм бэ гэдэг яг нь үйл явц процесс бүр дээр ингээд хуваагдаж ороод цаг-цагаар ингээд хуваагдаж ороод ажиглах маягийн тиймэрхүү бас юу гэдэг юм бэ лээ. Оролцох боломжтой юу гэх үү? Замирсан тэгж оролцох боломжтой байд юм байлээ. Тэгээ тэрэндээс эцэгчүүд өөрсдөө оролцсон гэх юм бол ингээд өргөдлөө өгөөд орж болд юм байлээ. Тэгэхээр хоолтой танилцах боломжтой гэсэн үг. За Монголд бас тийм юм явагддаг үгүйг бол би сайн мэдэхгүй байна. Миний туршлаар бол 2-3 сар явуулж байхад манай охин нөгөө хоолоо идчихэд энэ үлдсэнгээ дандаа нэг юм гөөхи мөхи шиг боовч юм уу тиймэрхүү юм барьж ирээд идэгсэн байхгүй юу? Тэгээ өөр юу ийцэн гингүү тийм будаатай юу ийцэн гээл нэг юм амар олон төрөл байдгүй юм шиг санагдсан шүү дээ. Гэтэ сайн мэдэхгүй байна. Ээжүүдээ бас доогор орж ирээд бас хэлээрээ ингэж хүсмээр байна. За хичээлийн цаг дуслаа, хоолны цаг дуслаа, хичээл нь ороод тарлаа. За тарснаас хойш юу болдог вэ гэхээр сургуулийн зүгээс эцэг эхчүүдэд ийм боломж өгдөг. Өдрийн монголчлол өдрийн хар хөтөлбөр гэх юм уу да одоо юм туслах хөтөлбөр маягийн тэнгууд өмнөх хуулиаралд ямар байсан бэ гэхээр 5 цаг хүртэл харж өгдөг байсан байхгүй юу. Эндээ болохоор зүгээр л ингээл харж өгөөл өдөр өнжүүлэх шиг байлгадаг биш. Ингээд тухайн 5 хоногт өдөр бүрээр өөр хөтөлбөр байдаг. Жишээлбэл одоо өгүүлүүлээ хөгжим сурах хөтөлбөрч гэдэг юм уу эсвэл юу байла зургийн хичээл эсвэл одоо хоол хийж сурах гэдэг юм нэг ийм хөөрхөн жижигэн хөтөлбөрүүд өөрсдөө гаргацсан. Тэгээ тэрэндээ тусгай бас багштай 5 хүртэл ингээд хүүхдийг харж өгөнгөө юм зааж өгдөг, тоглуулдаг нэг иймэрхүү хөтөлбөр байт юм байлээ. Тэгэхээр нөө завгүй ээж аваад бол энэ хөтөлбөрт нэлээд хүүхдүүдэд өгд юм байлээ. Тэгсэн чинь энэ улирлаас болохоор дахиад нэмэгдээд 7 цаг хүртэл харж өгдөг хөтөлбөр нэмэгдсэн. Тэгээ энэ хөтөлбөр нь яаж баялаг болсон бэ гэсэн чинь өмнөх улиралд болохоор манай одоо энэ охины маань сургууль туршилтаар биднээс ийм компьютерийн, роботын, англи хэлний гэх мэтлэн иймэрхүү жижиг юм хөтөлбөр 7 хоногт оруулаад түрүүний хэлсэн хөтөлбөрөөс тусдаа шүү за. Тэр нь оруулангуудаа тусдаа нэг бүрчлээ одоо 30 мянга, 60 мянга, 80 мянган вон ч гэдэг юм уу тусдаа төлбөртэйсэн баггүй юу. Тэгэж явуулж яснаа энэ улирлаас болохоор нь тэр хөтөлбөрүүдээ шууд бүгдийг нь үнэгүй болгоцсон. Тэнгүүд хичээл эхлэхээс өмнө ээж аваад руу ийм цаасаар ингээд тухайн нөгөө нэг мэдээлэл нэрээ тэгээ тэн дээр хэдүүл гарын үсэг зураад хүүхдээ явуулнаа гэх юм бол тухайн улирлын турш одоо тэр робот дурлаж хийх ч юм уу роботын тэр сургалт болон компьютерийн сургалт англи хэл гэх мэтлэн энд нь үнгүй явуулах боломж бүрдээд ирж байгаа. Тэгэхээр хэрвээ та хүүхдээ сургуульд оруулж байгаа иймэрхүү сургуулиас ирж байгаа бичгүүдийг маш сайн уншаад хүүхдээ явуулна гэвэл гарын үсгээ зураад явуулаад байгаарай. Тэгэх юм бол бүртгэлд нь ороод хүүхд чинь бас нэмэлт програмуудад явах боломжтой. Тэгээ энэ бүгд нь хамгийн гол нь үнгүй байдаг. Саяхан найзтайгаа ярьж байхад сургуулийн дараа юу нэлээ IQ-гийн юм уу байгаа гэж тэгжсэн. IQ-гийн анги гэ тэрэнд нь бас төлбөртэй явагдд юм шиг байлээ. Гэтэ би энийг бас
буруу зөв талаас нь ерөөсөө ярмаар гоо. Яг бол тэр жилийн 100 мянган төгрөгч гэлүү те тиймэрхүү байсан. Тэгэхээр тухайн одоо жилийн турш тухайн хичээлийг заахад ямар нэгэн бичих хэргийн зардалчид янз янз юм гардаг бах. Тэрний л зардал байдаг болов уу гэж бодож байна. Гэхдээ Солонгосын хувьд бол тэр хөтөлбөрүүд нь бол үнэгүй байдгаа гэдгийг зүгээр ялгаж хэлж байгаамаа. Гэхдээ эхлээд бол туршилтаар төлбөртэй байсан. Одоо төлбөргүй байгаа. Тэгээ завгүй байгаа эцэгчүүдэд зориулаад 7 цаг хүртэл яг харж өгөх боломжтой байд юм бэлээ. Тэрэнд нь бүртгүүлээрээ. Нэмээд Солонгост байдаг хэрвээ ээжүүд үзэж явах юм бол сургуулаас гадуур бас харж өгөх хөтөлбөрүүд байдаг. За би энэ дээр нэрийг марчаад энэ дээр ингээд оруулчих заяа. Яг энэ бичснээр ингээд интернетээс хайгаад үзээрэй. Тэнгүүд яг танай тухайн бүсийн чинь сургуультай ойрхон заавал ийм газрууд байгаа заяа. Ягаад гэвэл Солонгос улсын засгийн газраас ийм хүүхд харах хөтөлбөртөн зориулаад бүр ингээд тэтгэмж дандаа өгд юм билээ. Тийм учраас та тэр нь ингээд хамрагдаад хүүхдээ бүртгүүлчих юм бол хүүхчин хичээл тараад сургуулаас нь машинаар ирж аваад 7 цаг хүртэл ч юм уу тэр газараа ингээд хүүхдээ чи харангаа хичээлийн заагаад Солонгос хэл гэдэг юм өөр янз янзын сургалтууд ороод бас харж өгд юм билээ шүү. Тийм тэгэхээр ийм сургуулаас харж өгч болж байна. Бус засгийн газраас ингээд ивент итгэж байгаа ийм засгийн газраас бүх одоо зардлын даадаг тиймэрхүү бас хөтөлбөрүүд байд юм байлээ шүү гэдгийг би ингээд ялгаж хэлж байгаа. Аль хүснэ лугаа хүүхдээ бүртгүүлээд явуулж болно. За ерөнхийдөө юм байна хичээлийн гадуур хөтөлбөрүүд нь. За одоо дараагийн хэсэг рүүгээ шилжээ. Дараагийн хэсэг нь юу гэхээр ер нь хүүхдтэй холбоотой сургуулаас ямар арга хэмжээ болж гин, эцэг эхтэй холбоотой ямар зүйлс болсон бэ гэдгийг ингээд ялгаж хэлье гэж бодож байна. За хүүхдтэй холбоотой юу болсон бэ гэхээр ер нь юм туршлага солилцох өдөрлөг гэх юм уу өдөр гэх юм уу тийм арга хэмжээ болдог байгаа. Энэ нь улиралдаа 1 удаа болсон. Тэгэхээр охин маань сая юм 2 удаа явчаад ирсэн байхгүй юу? Тэрний яадаг вэ гэхээр янз янзын одоо нэг юм юу юм бэлээ. Бага ингээд нэгээс 2 дугаар бүлэг нь ийм юм руу явна. 3-аас 4 ийм юм руу, 5 6 дугаар ингээд ийм юм руу гэдэг юм анги-ангаар нь ялгаад одоо монголчлол юм нэг хэдүүлээ ингээд бөөнөр анги-ангаар нэг зугаалганд явдаг гэсэн шүү дээ. Тэрэн шиг нэ яг зугаалга бол биш. Ямар нэг газарт очиод тухайн ингээд газрын үйл ажиллагаатай танилцах ч юм уу. Тэгээ тухайн зүйл ингээд битээр хийж сурах ч гэдэг юм уу нэг юм туршлага солилцох маягийн тийм өдөрлөг байгаа байхгүй юу? Тэрэнд болохоор яг ингээд өглөө сургуульд нь хөргөж өгч байгаа юм шиг хөргөж өгөөл тэгэл том том автобусан цуугаад явд юм байлээ. Тэгээ өдөр нэг 2 3 гээд хүрээд ирдэг. Гэхдээ зардал юусаа гардггүй. Яагаад энийг бас хэлж яах вэ гэхээр манайд үтгсэн байхгүй юу? Ийм юмд явуулж байгаа хэрнээ ингээд мөнгө авдаггүй мүүгээ. Тэгэхээр би эхлээд угаасаа л авах хэрэггүй шигээ толгоондоо бүр ингээд суулгацсан. Тэнгүү зарим нэг хүмүүс одоо Монголд байдаг хүмүүсийн өнцгөөс харангууд тэр нь төлбөртэй байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд нэрээ тийштэй Монгол бид нар ч одоо мөнгө төгрөг одоо ийм юмд явах чинь одоо машины одоо тэр автобусны төлбөрч гэдэг юм уу хоолундын төлбөрч гэдэг юм уу өгдөг бол энэ нь ингээд бүр ингээд тогтцсон байдаг учраас таанаас нь сургуулаас нь буюу төрөөс нь ингээд даагаад явд юм бэлээ. Тэгэхээр улиралдаа заавал 1 удаа хүүхдийг ийм танилцах ийм өдөрлөг маягийн юм зохион байгуулд юм бэлээ сургуулаар нь. За энд бол үнгүй 2 удаа яваад ирчихсэн байгаа. За тийм байна. Тэнгүүдээ нэг ижил зүйл нь болохоор бид нар одоо би ч гэсэн багтаа ингээ номын сандаа карт нээлгээл ном унших гэж их ордог гэсэн баггүй юу. Тэгсэн чи энд бас яг тийм юм билээ. Манай охин гэртээ бас нэлээд номтой ээж сургуулаасаа ном авчираад тэгэхээр ялгаа нь яг юу вэ? Яага ингээд ингээд сонирхсан чинь нэг юм юу шиг юм карт юм жижигэн дэвтэр дансны нөгөө дэвтэр байдаг шүү дээ. Тэр шиг юм дэвтэр нэгээд өгсөн мэлээ номын санг ингээд. Тэнгүүд тэрэн дээр ингээд уншсан номоо тэмдэглээ явдаг. Ямар ном авсан бэ ингээд. Тэнгүүд хүүхдүүд аягүй хитвчээд явд юм бэлээ. Тэрэн дээр ингээд ямар ном ингээд төр зээлж аваад буцаагаад өгж байгаа гэдэг бүх мэдээлэл нь ороочтой учраас хүүхдүүд одоо юу гэдэг юм адгүй хоорондоо би энэ номыг аваад уншсан чи уншсан уу би тэдэн ном уншсан чи уншсан уу ч гэдэг юм уу нэг тиймэрхүү яриа болдог байх гэж бодож байна. Тийм байдаг. Тэгээд юу яасан бас дээрэс нь анхан шатны үзлэг бас сая өнгөрсөн улиралд явагдсан санагдчихэв. Одоо шүүд нүд чихч гэдэг юм уу тийм үзлгүүдийг яг сургууль дээр нь ирж үзээд бүгднийг үзэнгүүтээ ээж авруу дараа нь юм шуудангаар юм сургуулаас нь юм би нөө бичиг нь харлаа яг уу тий юм шуудангаар дандаа ингээд юугаа явуулцдаг тэр хариунуудын тэгэнгүүт одоо юу гэдэг танаа хөлт чинь яг энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. Тийм учраас дараа нь одоо нүдний имлэг яваараа шүдний имлэг яваараач гэдэг юм уу иймэрхүү сануулгуудын шууд сургуулаас нь өгчгтэй юм бэлээ. Энтэй дүүцүүлээд вообще өршлүүлээд яхаа сургуульд мэдээж бас монгол шиг сургуулийн эмч гэж байгаа. Байнгын бэжэд юм шиг л манай охин гидс өвдөөд юу пуаншир юу эмчийн өрөөлөө явсан гэдэг ч юм уу те айгүй их нэг тиймэрхүү ярианууд их болдог учраас энийг бас нэрийг гинт санчлаа тийм эмчийн өрөөтэй тэгээ тэндээ хүүхдүүд банд би минь өгөх юм бол очиж үзүүлээд идэм байлээ. За үүний дараа бас нэг үзлэг болно юу вэ? Үзлэг бишээ нэг тийм сэтгэл зүйн тест гэх юм уу?
Сургуулаас нь за та энийг маш сайн уншаад маш сайн бөглөөд ингээ явуулаарай гэх. Тэгтээ тэр нь бас аппликейшнаар хүүхдийнхаа талаар бөглөөд явуулаарай. Бидний сэтгэл зүйн тест учраас бид нар буцаагаад хүүхдийн чинь одоо сэтгэл зүйн байдлыг дүгнээд явуулнаа гэдгээ бас дандаа ингээ шуудангаар ирсэн. Ерөөсөө энэ манайхаас гараал замын цаана уулын сургуулна байгаа байхгүй юу? Тэгмүүд ирээд аваараа ингэрээ тэгэрэй ч гэдэм тийм байхгүй. Шуудангаар шууд хүрээд ирсэн. Сэтгэл зүйн тест нь тэгэхээр биеийн байдал нь ямар байгааг нэг үзэж сургуулаас нь үнгүй үзэж өглөө. За сэтгэл зүйн тест бас авч өглөө гэх мэтлэн иймэрхүү хүүхдтэй анхаарсан юмнууд бас болд юм бэлээ гэдгийг бас хэлмээр санагдлаа. Тэгээ бичиг цастай холбоотой ярихад бол за би тэрийг жоохон байж байгаа дээрээ заяа. Тэрийг жоохон онцлуулчихъя. За хүүхдтэй холбоотой юм болсон. Дараагийнх нь цүнхэнд нь юу явдаг вэ гэдгийг бас сонирхуулаад ярмаар санагдчихлаа. Манай өхний цүнхэнд бол ерөөсөө пенал нь явна. Түрүү хэлсэндээ нөө дэвтэр ерөөсөө хэрэглэдэггүй. Гэхдээ цүнхэнд нь байнга яг нэг дэвтэр хийгээ явуулаад байгаа. Пенал тэмүүтэ харилцах дэвтэр бол гэдэг бол маш чухал. Энэ харилцах дэвтэр нь яг ингээд түрүү хэлсэн шүү дээ. Хичээл эхлэхэд авах зүйлс дотор байсан. Тэрийг аваад явангууд хүүхдүүд багш нь ингэдэм байлээ. Дөнгөж ингээд бичиг үсэг олохтой сураагүй байхад дандаа юм наах байдлаар багш нь ингээд цаас өгөөд хүүхдүүд тэрэн дээрээ наагаад явдаг байсан бол одоо болох нь өөртөө ингээд бичдэг болсон байлээ. Юу гэдэг 10 сарын 20-ны өдөр гингүүд багшаас нь бид нарт дамжуулж хэлж байгаа үгс гэсэн үг. Бид нарт болон хүүхдэд тэмүүд юу гэдэг гэртээ очиод аав ээжтэйгээ ийм хийх, тийм юм хийх, сургууль дээр одоо нэг нэгнээ түлхэхгүй байх, нэг нэгнтэй эвтэй найртай харилцах, эсвэл гэрийн даалгавар тийм юм хийгч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсийг ингээд аль хэдийн тэр дэвтэр дээр нь бичээ явуулцдаг учраас багшаа өнөөдөр ямар даалгавар өгсөн бэ, ингэсэн бэ, тэгсэн бэ гэж асуух юм шаардлагагүй. Яагаад энэ айгүй асуудалтай байдаг вэ гэхээр Монголд нэг 2 сар өгөөд үдцсэн хүн чинь бас туршлагатай болсон байгаа шүү дээ. Ямар даалгавар өгсөн юм бол гингүү зарим нэг хүүхдүүд өнөөдөр өгөөгүй шүү дээ. Эсвэл юу өглөө, энийг хийглүү, тэрийг хийглүү гэдэг дөнгөж сургуульд орж байгаа 6 настангууд чинь мэдгүй зүйлс айгүй их гарна. Тэнгүүд аль хэзээ сургуулийнх нь хичээлийн цаг дээр багш нь тэр дэвтэр дээр за наагаарай гэдэг нөгөө цаасаар тараагаад өгчөнгүүд айгүй амар санагдсан. Тэгээ энийг ярьсан чинь манай хүн болохоор тэгэл монголчин хэцүү штэ 40 50 хүүхдтэй яаж тэр багш чинь бүгдэндээ нааж өгөөд явж яад ингээд тэгсэн бохгүй юу. Тэгэхээр энд яад юм бэ гэсэн чинь багш нь ерөөсөө магадгүй ингээд 40 яг ижил зүйлсийг 45% одоо бичгийн цаасан дээр нэг жоохон юм аа штэ хайчлаад бэлтчихэд болох юм шиг байна миний бодлоор. Тэгэл бүх хүүхдүүдэд за дэвтэр дээр наагаараа ингүүд нэг хүүхдүүд бол тэрийг яс хийчих штэ мэдээж. Тэнгүүд тиймэрхүү байдлаар явах юм бол аюу амар санагдсан. Тэнгүүд эцэг эхчүүд нь ямар даалгавар өгөх вэ багшаа энэ төр гэл нөө фэйсбүүкээр байнга ингээл холбогдоод тэгэл тэр болгонд багш нь хариулах гал өөрөө ингээл цаг бас тэр хүмүүс чинь хувийн цагтай штэ гэтэл 10 өнгөрч явах эцэг эхчүүд бичээд байгаа байхгүй юу. Тэр группээс харахад бол тэг шаардлагагүй нэг иймэрхүү байдлаар шийдвэл надад амар санагдсан. Хичээлийн цаг дээр нэг 10 минут гаргаад ч юм уу шууд наагаад явчил амар санагдсан. Хүүхдүүдээр өөрсдөр нь хэлгээ. За 2 дугаар ангидаа ч юм уу орчууд бол мэдээж бие дагаад хийж учраас энэ бол асуудал биш баха. 1 дугаар ангид бол жоохон асуудал гэдэм байлээ шүү. За тийм юм байна. За тэгээ нэг хавтас бол байнга явдаг. Сургуулийн зүгээс тэгж хэлжсэн хамгийн анх ийм нэг өнгөгүй нэг хавцас байдаг шүү дээ. Тэр хавцас цүнхэнд нь бол заавал байх хэрэгтэй гэ. Тэр дотор болохоор нь сургуулаас нь явуулж байгаа ямар нэгэн ийм чухал бичиг баримтууд хийгээ явуулчихна. Тэнгүүд би орой оронгуудын цүнхийн шалгалаа ямар нэгэн бичиг байл уншлаа, гар үсэг зурлаа, дэмжгөө хэллээ, буцаад хавцсандаа нэнгүүд маргааш нь багш дээр очиод багш нь за хавцснаасаа нөгөө бичиг баримтуудаа гаргаж ирэнгүүт хүүхдүүд ингээл гаргаал өчтдөг. Нэг тийм зуршил болж байгаа. Энийг би яагаад ярьж байгаа гэхээр маш тийм зөв дадал санагдаж байгаа байхгүй юу? Сургуулийн зүгээс за эцэг эхчүүдээ тийм юм байгаа штэ энийгээ бүгэлснөө энийг өгөөч ингэж тэгээч гэдэг аюух юм болдсон штэ ер нь. Ингээд нэг группууд за би бол нэг хүүхэдтэй те 2 3 хүүхэдтэй хүмүүс чинь ингээл 2 3 группт ороод тэгмэд багш нар нь сургуулаас ийм юм бүгэлж явуул гэсэн штэ энийг яасан бэ тэрийг яасан бэ гэл ингээд толгойн хэрэгцэн байж идэв штэ. Тэгэхээр бүр ингээ 1 дугаар ангиас нь ахуулаад заавал цүнхэнд нэг юм хөнгөхгүй хавцаа байх хэвээр тэрийг багш нь ингээд дамжуулах мэдээлэл өгчдөг маргааш нь сургууль дээр авчиад өгчдөг ч гэдэг нэг ийм дадал болгож байгаа маань надаа аюу хэрэгтэй санагдсан. Тэр иймэрхүү байдлаар чухал бичиг баримтуудаа шийдээ явуул амар юм биш үү гэж санагдаад байгаа шүү. Ер нь ингээ жижиг зүйл юм шиг хэрнээ тэр аюу төвхтэй байдлыг шийдээд өгчөж байгаа. Тийм учраас таалагдсан байгаа. За ээж аавд хичээлтэй холбоотой ээж аавуудын оролцоо ямар байсан бэ гэдэг талаар ер нь сургуультай холбоотой юм байна. Хичээлтэй холбоотой биш. За хамгийн түрүүнд бол нэг ийм инээдтэй юм болсон. Одоо Монголд чи юу гэдэг вүлээ нөгөө юу яадаг штэ зам дээр нөгөө замын хөдөлгөөнд одоо
оролцоход нь туслаад эцэг эхчүүд нөгөө хантаац мантаац өмсөөд ингээд зогсдөө штэ одоо юун дээр юу гарцсан дээр. Тэгэхээр нэг тим юу бас энэ Солонгост байд юм байлаа. Яг сургуулийнх нь орох гарах гарцны тэр хоёр талд байгаа ингээд хоёр том зам байна штэ. Тэрэн дээр өглөө болгон эцэг эхчүүд гарна. Дээрээс нь нэмэлт бас ийм хөшүүн хүмүүс гараад идэх байхгүй юу? Тэгэхээр би тэрийг тэгж хөшүүн хүмүүс нь сайн дураараа ч юм уу эсвэл ийм нөгөө Солонгост 65-аас дээш насны хүмүүсийг одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тийм аян ингээл явагдаад байдаг байхгүй юу? Тийм аянгаар магадгүй ажиллаж иж магадгүй гэж бодож байгаа. Нэмэлтээр эцэг эхчүүд бас тэгж гардыг байлээ. Тэнгүүд би тэрэнд нь за бүх эцэг эхчүүд л ордог байлгүй дээ гэж бодвол хийё хийгээ бүртгүүлчихгүй юу. Тэгсэн чинь хамгийн нийтдээ нэгдүгээр бүлгээс би бүр ганцаархнаа тийм орё гэж зөвшөөрч одоо саналаа өгсөн гэх юм уу тэгсэн байлээ. Тэгээ нэрс нь бүгд нь гарч ирээд тэгсэн чинь надад нэг ийм юм ирээд энэ аягүй нийтдээ тадан ийм айгуу сүртэй. Тэгсэн чинь юу вэ гэхээр одоо хэмдэ нэр хүндийн одоо баталгаа гэх юм уу. За sorry би энэ дээр ингээд гоё орчуулаад тавьчихъя заяа. Нэг тиймэрхүү юм хуудас ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь утга нь юу гэж байгаа гэхээр одоо миний нэрийг бичингүүтээ энэ хөтөлбөрт хамрагдаж байгаад ингээд баярлалаа. Та ингээд хүүхдийнхаа энэ аюулгүй байдлыг хамгаалахын үйлсэд өөрийн биеэр ингэж оролцож байгаад маш их баярлж байна гэдэг юм нэг талархал маягийн нэг юм бичиг ирсэн. Тэгээ энэ хаа байсан 3 сарын 28-ны өдөр ирсэн байгаа байхгүй юу. Гэтэл миний оролцох өдөр нь штэ. Айгуу нийтээ 12 сарын 24, 26, 27 таахгүй яг Крисмсийн наан цаана оруулсан. Тэр нь жоохон сонин. Гэтэ яг хаа тэгсэн чинь би одоо өдөржингөө л зогсох юм ах гэж бодоод Монгол тэгээд ах шиг байдаг штэ тий. Тэгсэн чинь 50 минут л зогсох юм билий. 8-аас 8:50 хооронд илүү. Эсвэл 8. За би тэр цаг нь бол яг юу байхгүй. Ямар ч гэсэн 50 минут зогсох байсан. Тэгэхээр за 50 минутын өмнө дээр заавал Крисмсийн үеэр тааруулчлаа гэж олон юм яриад яах вэ гэд юунда яг тэр өдрөөр нь орохоор болсон. Тэнгүүд бусад хүмүүс болохоор 3 сараас эхлээл явсаар агаал одоо 12 сар дуустал зогсож байгаа. Би болохоор нэг Крисмсийн үеэр таарсан сонин. Тэр яг нэг иймэрхүү болд юм байлээ шүү. Тэгээ ялгаатай нь бол Монгол шиг бүтэн өдөр ч юм уу хагас өдөр биш 50 минут байдаг учраас нэг тийм татгалзаад авах шаардлагагүй санагдсан. Гэтэ эцэг эхчүүд тийм идэвхтэй оролцдоггүй гэдгийг би бас мэдсэн. Тийм Монголд ч заавал оролцуулдаг штэ. Заавал хэрвээ өөр амжихгүй бол өөр хүн бараг одоо сүулдэ хүнд мөнгө өгч зогсоодог болсон байсан. Тэнгүүд энд бол өөрийнхөө югаар л юм байлээ. За та ингээд оролцооч яг одоо тийм хүсэлт ирэхээр нь бүх зэгчүүд ордог байх гэж орсон чинь зүгээр өөрийнхөө бараг санал хүсэлтээр л орох байсан байлээ л тэ. Тэгтээ яг орчие гэж та тэрэнд нь бүртгүүлсэн. Дараагийнх нь болохоор эцэг эхийн хурал, сургуулийн удирдах зөвлөлийн хуралд оролцож утсан. Бас анханасаа жоохон итгэвтэй гэж бодоод тэгсэн чинь бас айгүй олон хүн ордгүй юм билээ. Уул нь бүхэл бүтэн сургуулийн эцгийн хурал болсон чи за нэг 30-аад хүн байгаа байхгүй 30 хүрснүүгүй юу. Тэгээ нэг өрөөнд бүх юмаа бэлтцсэн өнгөрсөн жилийн төсөв, зардал юмнуудаа танилцуулаад тэгээд юу яасан. Одоо саяхан хэлсэн хөтөлбөрийг ахалж ажиллах хүн, туслах хүн, за тэгээд эцэг эхийн зөвлөлийн дарга сонгох гэх мэтчлэн бүгднийг нь яг тэр 9:30 үнээсээ сонгоо авчт юм билээ тухайн өдрөө. Одоо нээлттэй маягийн гэх юм уу. Гэхдээ сонин нь сонгох гэхээсээ илүү бараг сайн дураараа болоо явц. Би болмоор байна гэж өөртөө саналуудаа хэлээ явчихж байгаа байхгүй юу. Тэгэд миний хувьд бол яг тэр хуралд жоохон ажиглалтын маягаар ямар болт юм бэ гэх тиймэрхүү маягаар оролцсон. Ямар нэгэн одоо хөтөлбөр ч юм уу ямар нэгэн юмны дарга цэрэг туслах ажилтан болж ерөөсөө ороогүй. Ямар ч гэсэн иймэрхүү хурал зөвлөгөөндөөс оролцоод явъя гэж бодоод явсан байгаа. Айгүй нээлттэй шудраг санагдсан. За тэгээ хуралтай холбоотой бол аюул их мэдээллүүд байсан юм аа. Тэгээ би тухайн үед бичлэг хийгэж яснаа бас хойшлуулсан байхгүй юу. Тэгэхээр одооноос ер нь аюул чухал хэрэгтэй юмнуудыг хойшлуулахгүй хийгээд идэхгүй бол одоо ярих гингүүд би чинь суугаад баг нэлээд эдийн сар өнгөрцөн юмнуудаа нэг сайн санахгүй байгаад байна. Ямар ч гэсэн эхний хичээл ороод эхний 2 дугаар үлрэлтэд явж байгаа гэхэд ийм юмд оролцчихсан, ийм болчихсон байна. За дараачийн цаг нь бол багш эцэг эхийн зөвлөгөөний цаг гэж болдог. Энэ нь юу вэ гэхээр хүүхд маань сургуульд ороод ер нь ямархуу байгаа талаар багштай эцэг эхчүүд зөвлөдөг байгаа. Тэгээд би 2 удаа бол тэрэнд нь оролцсон. Үлрэл нэг удаа бол эхнийх дээр нь бол биеэр очиж уулзсан. За хүүхд маань яг ямар байна, солонгос хэл нь ямар байна, хичээл номондоо хэр байна гэх мэтлэн тэгсэн чинь мэдээж ингээд бүх хүүхдүүд тэгдэм үү яад юм байгаа. Хичээлдээ сайн байгаа, солонгос хэлэнд сайн байгаа. Анхнаасаа солонгос төрсөн болохоор тэгдэм ямар ч асуудалгүй байгаа гэх мэтлэн
дандаа л тийм сайн байгаа гэд хэлээд явчихсан. Хоёр дахь дээр нь болохоор би утсаар зөвлөгөө авсан байгаа, жоохон завгүй ээж таарад. Тэгээ утсаар яг асуух юмнуудаа сайхан жигсааж өчөж агаад багштай нь асуугаад тэгж явсан байгаа. Тэгэхээр нөгөө монгол шиг нөгөө ийм ангийн багшийн хурал гэж зохион байгуулаад тэгээ нэг ийм мөнгө хэрэгтэй, нэг юм байна, тийм байна гэсэн юм ерөөсөө одоохондоо болоогүй байгаа гэсэн үг. Тэрний оронд эсэргээрээ нөгөө сурагч буюу хүүхэд маань өөрөө ямар хуу байна, сургууль дээр юу ямар хуу оролцоотой байна гэх мэтчлэн тийм хүүхдтэй л холбоотой асуудлаар ерөнхийдөө ийм зөвлөгөөний цагт 2 удаа оролцсон байгаа. Тийм байна. Энэ юу гэнэ? Ярих зүйлсээ би энэ битсэн байхгүй гэсэн чи цаасанд булуулж байгаагаа яриарэ гэсэн мэн. За яагаад ингэж ийм гэхээр түрүү хэлсэн нөгөө нэг ийм цүнхэнд нь өнгөө авц байнга явж яадаг гэдэг байгаа штэ. Тэгэхээр нөгөө нэг багшийн зүгээс бүгднлүү ингээл байнга мессеж хүчээл инкээс илүү тэндээ нөгөө бичгийн хэрэгтэй мэдээллүүдэд дандаа хийгээгээ олч. Тэр бүр цаасанд бүр булуулаад сүулдэ дандаа хадгалдаг байсан байхгүй. Сүулдэ ерөөсөө за энэ хугацаанд өнгөрсөн юм юмудаа хаяа гэд буцааж явуулахын ч явуулаад тэгээ яаж байгаа ерөөсөө баг ажил хийж байгаа хүн аятай л бүр ихний хэдэн сар бол цаасанд амар булуулж ирсэн. Одоо бас жоохон багасчаад байна. Тэрөөсөө тийм байсан. Ер нь 1-р ангид хүүхд орох юм бол цаасанд булуулд юм байлээ шүү. Сонирхолтой санагдаад хэрэглэмээр санагдсан. За дараа чинь мөнгөтэй холбоотой сургуулаас ер нь ямар нэгэн мөнгө зүнг байна уу гэд тэр талаар ярина гэсэн юм байна. Гэхдээ түрүү бас дундуур нь яриад явчих шиг болсон. Хоолны мөнгө сургуулаас авдаггүй байгаа. За аялал юм уу төрөний туршлага судлах хөтөлбөрт явахдаа бас мөнгө авдаггүй байгаа. Сүүний мөнгө гэдэг энэ ингэдэм байлээ. Сурвал эхлэхэд хичээл эхлэхэд нь танаа хөхөд одоо ийм сүү мөч юу ямар нэг юмны харшилтай юу. Дээрээс нь та өдөр болгоны ийм сурвалаас нь сүү өгөх хөтөлбөрт хамрагдах юм бол сарын 20,000 вон шүүн тэр гэж тэгжсэн баггүй юу. Тэрэнд нь бүртгүүлсэн байсан. Тэгсэн чи одоос дахиад мөнгө авахгүйгээр зүгээр өгөөд байгаа. Эхлээд нэг сарын 20,000 гэдэг байсан. Бусдаар бол сургуулаас нь ерөөсөө мөнгө аваагүй байна. Сургалт болохоор түрүү хэлсэн эхний улирал нэг туршилтаар мөнгөтэй гэж үзснэ. Одоо бүх хөтөлбөрөө үнгүй явуулж байгаа гэх мэтлэн мөнгөтэй холбоотой юм бол ерөөсөө гараагүй байгаа юм байна шүү. Одоогийн байдлаар бол 1-р ангиа төгсөх чинь тэгээд тэг би бас ингэж бодоод байгаа. Монголд нэг 2 сар өгтөө жишээ нэг юм сургуулийн хуримтлал гээд номыг жоохон байхад ч авдаг л байсан л та. Тиймэрхүү юугаар жилийн юу гээд нэг 100,000 зэн хураалгаад өөр чи юуны мөнгө жилээ ер нь нэлээд их гарсан юм а. Дандаа тэгэл нэг хэдэн зуун мянга гараад исэн байхгүй юу. Тэгээ энд ирсэн чинь ерөөсөө тийм гарсан юм одоохондоо байхгүй байна. За мөнгө юунд хамгийн их гарч ийнэ гэсэн чинь хичээлийн дараа охиноо би нөгөө юм хагуунуудад сургалтын төвүүдэд гэх юм уу явуулж байгаа байхгүй юу. Тэрэнд л бол нэлээд их өндөр мөнгө гарч ийн да. Ер нь ажиглахад бол ингэдэм юм кинон дээр ч гэсэн гардаг штэ тий. Сургуулаас их мөнгө гарахаас илүү хичээлийн дараах одоо тийм янз янзын сургалтын төвүүдэд охиноо хүүхдээ явуулах юм бол их мөнгө гардыг байна. Тий. Тэгэхээр та нар манаа сайн судалж байгаа сургуультай нойрхон ямар сургалтын төвүүд байна. Ер нь цаашид юунд хүүхд чинь сонирхолтой байгаа дээр нь сонирхолтой байгааг нь ажиглаж агаад сургуулийн гадуур хөтөлбөрүүдэд бас явуулаад дэмжээрэй гэж бодож байна. Тэгтээ яг хуу хүн бүрийн сонголт өөр юм чинь заавал тийм одоо тусдаа төлбөр өгдөг сургуулаас гадуур хөтөлбөрүүд явуулж амжихааргүй юм шиг байвал зүгээр сургуулаас нь явуулж байгаа үнгүй хөтөлбөрүүдэд явуулсан ч бас болохгүй юм байхгүй санагдсан. Гэтэ яг би нөхөртөөгөө ярилцж агаад ямар ч гэсэн 2 хагуунд 2 сургалтын төвд явуулаад үзье гэд явуулж байгаа. За тэр сургалтын төвүүд нь яадаг вэ гэхээр сургуулаас нь шууд автобусаар юм уу машинаар ирээд авчдаг байгаа. Тэгэнгүүтээ утсанд мессеж ирчин за танаа хүүхдийг тэдэн цагт сургуулаас нь ирж авлаа шүү. Одоо сургалтын төв дээр ирчлээ гэдэг ч юм уу мэдээлэл нь байнга ирж яадаг учраас ерөөсө санаа зовох юмгүй байдаг. Тийм байгаа. Тэгээд 1-р ангид хүүхдээ оруулж байгаа эцэгчүүд нэрээ ер нь яаж байгаа вэ? Солонгост байдаг эцэгчүүдээс илүү их асуумаар байна. Иймэрхүү сургуулаас гадуур хөтөлбөр энтерт явуулаад ангууд нөө холбогдох боломжгүй ангууд утас ч юм уу ярих боломжтой нөө симти цаг маг авч өгсөн үү яасан бэ? Би болохоор эхний хэвлэлд нь утас цаг маггүй гөрүүлгэж явж байгаа. Сая 2-р хэвлэлд нь орохт нь утас аваад өгсөн байхгүй юу? Тэнгүүд утасны хэрэглээ нэгсэх үе, ингэх үе, тэгэх үе гэх мэтчлэн янз янзын асуудлууд байна. Яг байнгын хүүхдээ хаана явж байгааг нь харах боломжтой, байнгын ярих боломжтой боловч хүүхэд ингээ 1-р ангиас эхлээд ингээд утастай болчхоор бас ямар нэгэн одоо хэвтхийг утас харах одоо нөгөө хичээл дээр утас хэрэглэх юм тиймэрхүү юм гарах үед бас бодох юм аа.
Гэхдээ яг хуу гэртээ ирээд угаасаа таблетаа ашиглаж байгаа юм чи бас ялгаагүй ч үт юм болов. Ер нь гэхдээ ингэдэм байна. Хүүхдтэй болохоор ингээл янз янзын шийдвэр гаргахтаа энэ нь зөв үгүй юу гэж одоо чинь сургуулиас гадуурх хөтөлбөрт сургалтуудад ингээл явуулж байгаа штэ. Төлбөр төлөөл тэнгууд ийм их өндөр төлбөрч тиймэрхүү юмд явуулах нь зөв үгүй юу гэж эргэлздэг ч юм уу те. За уцтай болгочлаа яг давуу талтай байгаа ч гэсэн дараа нь бас тэр утасны хэрэглээ нь өндөр болчих вэ гээл тэрийг ингээд за зохицуулчна гэж бодож байгаа боловч яг боддоор зохицуулахад бас хэцүү байдаг гэх ч юм уу те. Ер нь ингээд жижиг асуудлууд аягүй их гардаг юм байна л та. Ер нь та нар маань бас яаж шийдэж гин ямар ч гэсэн ихний ээлжинд утастай болгоцсон байгаа. Байнгын хаана явж байгааг хараад бас яриад гэх мэтлэн тиймэрхүү байдлаар шийдсэн явж гин. Өөр ямар бас хүүхдтэй холбоотой ярилцах сэдвүүд байна те. Өөр бас дундуур нь сая ярьсан сэдвүүдээс ер нь яаж шийдэж явсан, цаашид ер нь яах чинь гэх мэтлэн санаа бодлуудаараа хуваалцаарай гэж хүсмээр байна. Одоогийн байдлаар бол нэг иймэрхүү мэдээлэлтэй байна. За тэгээд энэ хүртэл үзсэн манай Солонгост байдаг ээж авууд, за Монголд байгаа найз нөхөд ээж авуудаа маш их баярлалаа. Асуух юм байвал гоё бичээрэй. Дараагийн бичлэгүүдийн бас санаа нууд тэр одоо комментуудаас бас гарч ирэх байх. Тэгээ энэ үзсэнд маш их баярлалаа. Манай YouTube хуудсыг дагаарай. За түр баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.